сэтгэл гаргаж ажиллахыг хүсэж байгаа. Төрийн ажилд бол гол нь сэтгэл их чухал байдаг юм байна. За намайг Дамбын Ботлот гэдэг 1974 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. 2016 оны 7 дугаар сарын 19-ноос хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд Орхон аймгийн засаг дарга Эрдэнэтутын захирагч гэдэг энэхүү ажил болгоомжшаалд ажиллаж байна. Энэ хугацаанд бид бүхэн Монгол улсын одоо шилдэг 5 аймгийн нэгээр 2 жил дараалал шил гарсан юм амжилтыг үзүүлсэн байгаа. Төрийн ажил бол сайхан ажил. Гэхдээ хийхэд одоо маш их хэцүү ажил юм аа л гэж зөвхөн хувь хүн талаасаа би бодож байгаа. Тэг миний хар гэрэг миний ханил авч ууж байгаа. Тэгээд намайг юм ажиллах боломж олцоогоор хангарч өгч ингээд бас нэг энэ аймгийг удирдах боломжийг олгож байгаа манай гэр бүл байгаа байхгүй юу. Тэг их баяртай байдаг. Манай хүүхдүүд бол ёстой ээжийнхээ хүчээр за ямар ч байсан тодорхой хэмжээний боловсрол эзэмшээд сайн явж байгаа их баяртай байдаг. Том ах маань хэлсэндээ Путиний тэтгэлэгт өөрөө шалгалт өгөө тэнцэл нэгээр гарсан. Тэгээ Новос Сибирск Тангаах ухааны их сургууль төгссөн. Дараагийн хүүхэд маань хөдөөж их сургууль аваад өрсөлдөж аваад төгсөөд ирсэн ажилтаа л баягээд байж байна. Нөгөө хоёр хүүхэд маань хичээлд явдаг. Хаан саадсан нутгийн халуун шорон зулан болохоор дэлхийн нийтэд хамгийн одоо хүчрэг гүрэн гэж яригддаг Америкийн нэгдсэн улсыг хөгжлийг бас өнөөгийн түвшинд харуулхад чухал одоо үүргээр бий болгосон цохиуртын үндэ гэж байдаг. Энэ жишээгээр бид нэр өөрсдөө бас нэг шинжлэх ухааны технологийн паркийг нэгсэндээ судалгаа шинжилгээнд дээр үндэслэн эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилго тавьж ажилласан юм. Үүний үр дүнгууд эхнээсээ гарч эхэлж байгаад би баяртай байна. Энийг маш олон залуучууд хүмүүс хамтарч хийсэн. Энэ бол Монгол улсад магадгүй урд нь байгаагүй зүйл. Олон хүмүүс орж ирнэ дээр асуудал бүхэн одоо өөрөө асуудлаа шийдвэрлэх л орж ирж байгаа. Тэр нь бүтгэж юм байна, бүтэхгүй ч юм байна. Тэгээд ууралч үзэн, загнаж үзэн, уйлч үзэн гээл. Төрөл бүхэн одоо янз янзын тийм ааш ороншинтай хүмүүс янз янзын бас ааш ороншин гаргаж орж ирнэ. Орж ирээд дагсан тавина, цагн зандарна. Уул нь хайлан зөндөө. Би энэ үн дээр орчих юм бол миний нэг асуудлыг шийдчих болов гэж орж ирж байгаа. Тэр итгэл байхгүй. Тэгээд орж ирээд асуудал тавингууд нь дорн шийтгэл хичээдэг. Тэгтээ бас шийдэж болохгүй асуудал зөндөө бий. Тэгж итгэж зорж орж байгаа тэр хүмүүсийг л итгэлийн хөсөрдүүлээд гаргах л одоо хамгийн хэцүү зүйл байхгүй надад. Хавдрын өвчлөлттэй байгаа гэд над дээр 2-3 удаач орж ирсэн юм би. Тэгээд нэг удаа тусалсан. Бид нар бас журмаа барьж ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээд дараагийн удаад нь тусалж чадаагүй. Тэгээд тэр маань бас өнгөрцөн. Тийм ээ? Би сүйд нь бас мэдчихсэн. Тим зүйлүүд байна. Мэдээж энэ төрийн хөрөнгө мөнгө гэдэг чинь тоотой хэмжээтэй. Хүн бүхний хүсэл мөрөөдлийг, хүслийг биелүүлэх боломжгүй байхгүй юу? Тэгэхээр бид нар хүртээмжээ нэмэгдүүлэхэд бол аль боломжоор шийдэл гаргахыг хичээж байгаа.